За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За цомоо битээр нь түрүүчийн дугаар дээр 2026 оныхоо тооны энергийн төлөв байдлын тухай ярилцсан байгаа. За өнөөдөр болохоор зэрэг түрүүчийн дугаар дээр яригдж амжаагүй тоонуудынхаа тухай бас ярина. За сайн уу цомоо? Амралтын өдрийн мэнд. За. За найз минь чи скрин шеэр хийчээ. Хүмүүстэй яг тоогоо яг яаж бодохыг илүү авчруулаад жишээгээр бичээд үзүүлчихье гэж бодож байна. Нийтлж байгаа хэдүүлээ 2026 он маань өөрөө нэгийн тоотой энергитэй жил байгаа. Тэгэхээр энэ нэгийн тоог хэдүүлээ дандаа ашиглана гэсэн үг баггүй юу? За энэ нэгийн тоог яаж гаргасан бэ гэхээр 2 дээр нэмэх нь тэг, нэмэх нь 2, нэмэх нь 6, тэнцүү 10 гээд 10 маань өөрөө 2 оронтой тоо байгаа учраас юу ачсан гэсэн үг. Бие биенийхээ хажууд байгаа тоонуудын хооронд нь нэмээд нэг оронтой тоороо оруулаад нэг болгосон юм аа. За тэгвэл тухайн хүн маань өөрийнхөө тоог яаж бодох вэ гэхээр өөрийнхөө төрсөн өдөр дээр нэмэх нь төрсөн сар нэмэх нь 2026 оныхоо нэгийн тоог нэмээд хариугаа нэг оронтой тоо руу шилжүүлнэ. За жишээлбэл 10 сарын 12-нд төрсөн бол төрсөн өдөр маань 12-ны өдөр. За сар маань болохоор 10-ын тоо нэмэх нь 1. За ингээд тэнцүү 25 гарч байгаа. 23 гарч байгаа тийм 23 гарч байгаа. За тэгэхээр 23 маань өөрөө 2 оронтой тоо учраас 2 дээр нэмэх нь 3, тэнцүү 5 гээд түрүүчийн дугаар дээр чиний тоог 5 гээ гаргасан шүү дээ тийм. Тэг ингэж гаргаж байгаа. За тэгвэл дахиад өөр жишээ авъя л да. За би 11 сарын 15-нд төрсөн гэж бодъё. Тэгэхээр 15-ны өдөр дээр нэмэх нь 11, нэмэх нь нэгийн тоо. Энэ нэгийн тоо бол энэ жил дандаа араас нь ингээд автоматар нэмэгдээд бүх хүн дээр нэмэгдэн гэсэн үг. За 15 дээр нэмэх нь 11 гэдэг чинь 26, 26 дээр нэгийг нэмэхээр 27. За 27 маань 2 оронтой тоо учраас 2 дээр нэмэх нь 7, тэнцүү 9. За ингээд шууд 9-ийн тоо гарчиж байна. За зарим хүмүүсийнх дээр бол ингэж гарч магадгүй. Жишээлбэл тэнцүү 39 гарлаа гэж бодъё. Тэгэхээр 39 гэдэг чинь 3 дээр нэмэх нь 9, тэнцүү 12 гээд дахиад 2 оронтой тоо гарчиж байгаа шүү дээ. Тэгмээд энэ 2 оронтой тоогоо дахиад 1 оронтой тоо руу оруулахын тулд нэмээд ингээ явчихна гэсэн үг. За тэгээд яг энэ хамгийн сүүлд нь гарч байгаа 1 оронтой тоогоо сонсоод зөвлөгөөгөө дагаа явчихнаа. За тэгвэл одоо хоёлоо нэгийн тооноос эхлэе. За хэрвээ нэгийн тоо гарсан болвол нэгийн тоо маань өөрөө яг нөгөө энэ оныг хоёлоо тайлбарсан шүү дээ. Нэгийн тоотой он байгаа гэхэлэр чинь 1 1 гэдэг юм цэн тоо байгааз. Тэгээд энэ он чинь өөрөө аз болон шин зүйл, шин эхлэлийн тоо, маш идэвхтэй тоо гэж ярьжсэн шүү дээ. Тэгэхээр нэгийн тооныхон илүү бүр энэ дээр даблтна гэсэн үг. Тэгэхээр энэ жил болохоор таны хувьд бол бүр маш их азтай, дээрэс нь бүр шин зүйлийг эхлүүлэх тийм шинээр ирч хүч авах энерги өндөртэй жил байгаа. Тэгэд энэ жил маш их боломжууд ирдэг жил байгаа. Тэгэхээр энэ боломжуудыг маш сайн ашиглаж авах хэрэгтэй. Тэгээд боломжууд ирэхлээр ер нь бол ажлын ачаалал болон яг юм өдөр тутмын амьдрал маань нэгэн юм завгүй, хурдан тэгээ нэг юм эхлүүлэхээр маш хурдцтай яваад цаг хугацаа нэлээд юм хурдан өнгөрөөл тийм нэг юм ингээл өдөр хоног ингээл айгүй хурдан өнгөрөөд ах юм ингээл нэг мэтгэд 2 сар гарсан байна, нэг мэтгэд 3 сар гарсан байна гэдэг нэг юм цаг хугацааны хувьд нэг маш юм хурдцтай явж байгаа учраас ийм юу байх хэрэгтэй гэж байгаа. Өөр дээрээ хит их ачаалал авахгүйгээр болж игэл бас бусдаар хийлгэх боломж байвал бусдаар хийх ажлуудаа бусдаар хийлгээрээ. Тэгэхгүй бол бүх юмыг би өөрөө эсвэл одоо за энэ хүн угаасаа хийж чадахгүй дээ гэл те ажлаа өгөхгүй байх. За эсвэл одоо яг нөгөө бусдын хийсэн юм жоохон таалагдахгүй байх тал руугаа байгаа учраас юу одоо өөр дээрээ хит ачаал авахгүй тулд бусдад ингээд нөгөө ажлуудаа хуваарлаарай гэж зөвлөмөр байгаа юм. За дээрэс нь болохоор юу яасан штэ их завгүй байна гэдгсэн штэ тий. Тэгэхээр нөгөө ажлын ачаалаас болоод нөгөө бүх жоохон одоо стресстэх тий. Би
би завгүй байна, би л болгоод байна. Нөгөө хажууд хүмүүс рүүгээ хэтэрхий бити одоо контролын байгаараа гэж зөвлөх гээд байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол нөгөө им ажил хэрэгч темпэнд орчихлоор хажууд хүмүүсээ би л болгоод байна. Би л ингэж байна. Тэгэд нэгin тоо чи өөрөө бас эго өндөртэй тоо. Тэгэхээр энэ эго гэдэг зүйл тэгээ би чи юу ийсэн би л ингэж ин гэдэг зүйлийг энэ жил маш сайн анхаараарай гэж зөвлөмөр байна. За тэгээд харин тийм нөгөө яг юм урсгалтай орчихлоор нөгөө хажууд хүнээ анзаарахгүй тэгээ нөгөө би гэдэг төвтэй олчихлоор ихэд идэг. За тэгээд нөгөө бүх юмыг хяналтанд байлгах гад за жишээлбэл удирдах албан тушаал ашдаг болвол эсвэл ажил дээрээ нэг төсөл хариуцж байгаа болвол цуг ажиллаж байгаа хүмүүс рүүгээ бас тэггээд хангалттай учраас энэ нөгөө баг хамт олонны ажил болон юм олонний олуулаа хийж байгаа ажлыг яг нөгөө бидний бүтээл шүү, бид нар ингэсэн шүү гэдэг яг юм бид тэгээд юм багийн team work гэдэг зүйлийг бас сайн анхаараарай гэж хэлмээр байгаа. За маш их завгүй байна гэхлээр зохион байгуулалттай хүч чухал байгаа. Тэгэхээр өөрийнхөө ажил, амьдрал, яг нэг өдрийн зохион байгуулалт, за төлөвлөгөөнүүдээ бид нэр бичиж байгаа шүү дээ. 7 хоногийн төлөвлөгөө, сарын төлөвлөгөө гэдэг энэ хийж байгаа өдөр тутамдаа хийж байгаа юмнуудаа өөрөө л айгүй гоё юм зохион байгуулалттай байлгахгүй бол хэд юм замбраагүй одоо чам дээр бас яг юм гарч ирсэн шүү дээ. Замбраагүй байх гэдэг шүү гэдгийг ч гарч ирсэн. Тэгэхээр ийм замбраагүй байдал бас бити үүсгээрэй гэж зөвлөмөр байна. За хасах руу яаж орох вэ гэхлээр боломжууд ирнэ гэж яхад боломжуудыг ерөөсөө ашиглахгүй үгүй гэдэг хариу бити өгөөрэй. Юмд за тгий болгоё хий гэсэн ураатай ажил байгаад байгаа байхгүй нэгэн тооны хувьд. Тэгээ магадгүй ингээд зарим хүмүүсийн санал жоохон онцгүй ч юм уу эсвэл таалагдахгүй байж болно. Гэхдээ энэ нөгөө нэг юм шинэ боломжуудыг өөрөө зөвшөөрч ийн үгүй юу гэдгийг нөө солих гээд байгаа ажил байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө шалгалт ирээд байгаа учраас аль болох болгоё бүтээе гэдэг зүйл рүү дандаа нээлттэй байгаарай гэж хэлмээр. За дээрэс нь 2026 он маань нэгэн тоотой байна. Тухайн он маань нэгэн тоотой байна. Тэгэхээр нөгөө түрүүчийн дугаар дээр ярьсан шүү дээ. Ирээдүйн 9 жилийнхаа суурийг тавьж байгаа учраас ийм олон боломжууд ирээд байгаамаа. Бүгднийг оролдоод үзчих юм бол тэр дотроос нь би яг энийг хийх юм бэ штэ гэдэг энийг сонгох гээд байгаа хгүй олон сонголт дотроос сонгох гээд байна. Нэгэн тооны хувьд бол ийм байна. Одоо ом маань өөрөө бас ийм нэрхтэй байгаа учраас тий. Тийш дээ. Тэгэхээр нөгөө нэгэн тоо 2 давхар болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм байна. Тийм. За нэгэн тоо бол ингээд яриад болчлоо. Ер нь бол нэлээ хоёул өмнөх дугаар дээр ярьсан шүү дээ. Ерөнхий зүйлүүд яригдана. Тэгээд бас нэг комментэн дээр маань нэг ийм хүсэлт ирсэн мэлээ. 3-ын тоог илүү дэлгэрэнгүй яриад өгөөч гэдгсэн шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө илүү дэлгэрэнгүй ярина гэхлээр юу яах вэ юу? Тухайн хүн маань өөрөө бас ямар тоотой хүн юм, хэдэн сарын хэдэн төрсөн. За тэгээд одоо үндсэн яг энэ 5% маань ямар тоонууд авамгаалцсан гэдэг нөгөө тухайныхаа онцлог дээр суурилж яригддаг. За дээрэс нь яг амьдралын нөхцөл байдал яг ямар хөө байгаа юм те гих зүйлүүд нөгөө бусад хүчин зүйлүүд дээр дөрөөлж илүү нарийн, илүү дэлгэрэнгүй яригддаг учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байгаа шүү гэж хэлмээр байна. Энэ чинь болохоор яг л олон хүнийг хамарсан ерөнхий төлөв байдалгүй юу? Одоо жишээлбэл сая ингээ 10 сарын 12 гингүүд зөрүүлээд 11 сарын 11 гэх юм бол бас яг ижлэхэн тоо гарах гэдэг нь шүү дээ. Тийм. Тэгэхээр 11 сарын 11 төрсөн хүн чинь бас өөрөө айгүй хүчтэй энергитэй тустай бас өөр юм төрлийн хүн болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дэлгэрэнгүй яхад бол жоохон дутмаг болно гэсэн. Тийм. Тэгээд тэгвэл дараа яг би тэр яриач юм болохоор зэрэг яг айгүй ерөнхий ярьж байгаа учраас нэг хүмүүс ямар ч байсан эхлээд тооныхоо одоо энэ жилийнхаа энергийг нь сайхан ойлгож аваад тэгээд нөгөө нэг тоон дээрээ нэмэлтээр ингээд өгж байгаа мэдээлэл учраас яг нөгөө хувь хүн дээр болохоор зэрэг бас арай дэлгэрэнгүй арай гүнзгий болгоо явчихдаг шүү гэдгийг л тайлбарлаад байгаа. Тийм яг зөв. За тэгвэл одоо 2-ын тоо руу оръё.
За хоёрын тоон дээр болохоор харилцааны жил байгаа. За харилцах нь болохоор яг юм нийгмийн харилцаанд орох, хосын харилцаанд орох. За тэгээд шинэ хостойгоо танилцах, ялангуяа одоо хосоо хайж байгаа хүн бол яг энэ жил бол хостойгоо уулзах, уулзрах жил байгаа юм. За хамгийн түрүүнд анхаарах зүйл юу вэ гэхлээр харилцаа гэдэг чинь өөрөө бас нэг бид нэг амаараа яриад байгаа шүү дээ. Дандаа юм яриагаар хийж байгаа харилцаанууд дээр маш сайн анхаарах жил байгаа. За юу ярьж гин, одоо ховж ярьж гин үү, худлаа ярьж гин үү, одоо харилцаж байгаа орчин тойрон чинь өөрөө яг эрүүл харилцаа байгаад байна уу? Эсвэл одоо худал хуурмаг харилцаа байгаад байна уу? Эсвэл одоо би бинийгаа хэрэлдээл те ийм харилцаа байгаад байна уу гэдэг дээр аягүй гоё юм шүүлтүр тавьдаг жил байгаад байгаа. Тэгэхээр аль болох энэ эрүүл харилцаа руу тэмүүлж авах хэрэгтэй жил байгаад байгаа. За мөн харилцааны жил ажил хэрэг дээр юу вэ гэхлээр хамтрагч, ажлын хамтрагчтай болох. За нөгөө хамтралын ажлууд эхлүүлдэг шүү дээ. Тийм ажлууд эхлүүлэх айгүй сайн байгаад байгаа. Ганцаараа гэхээсээ илүүтэйгээр юм хоёулаа хоёрын тоо байгаад байгаа шүү дээ. Хоёулаа, гуруулаа гэдэг ингээд олуулаа цуг тал таллаасаа хөрөнгө мөнгөө босгоод юм хамтран эзэмшигч маягаар компани үүсгэх гэх мэтчлэн явал илүү сайн байгаад байгаа. Хамтарлын жил юм шүү дээ. Тий, хамтарлын жил гэсэн үг. За хамтрлын жил байгаад байгаа учраас ганцаараа бүх юмыг болгож байгаа хүмүүс гэж болно шүү дээ. Ингээ хүнтэй хамтармаар байдаг дан ч одоо ингээ ганцаараа бизнес эхлүүлсэн, ганцаараа юмыг болгоод байгаа хүнүүд бол жоохон юм ганцаардах мэдрэмж авах гэдэг талтай. За мөн хосгүй хүмүүс маань, сингл хүмүүс маань жоохон ганцаардаал, гой хайр халамж хүсэл, найз залуутай болмоор санагдаал, найз бүсгүйтэй болмоор санагдаал тийм жил байгаа. Тэгтээ нөгөө яг ийм энергитэй байгаа учраас тэр хүмүүсийгээ олоход айгүй ээлтэй жил байгаа. Хамтрах хүмүүсээ олох гэсэн үг ч тий. Одоо ажил хэрэг дээр ч бай, хосын харилцаан дээр ч бай. За тэгвэл хостой хүмүүс яах юм? Тэ? Би хостой байна, хамтрагчтай байна гэд ингэж арт тэ. За хостой хүмүүс яах вэ гэхлээр хит их нөгөө ажил гээд яваад ах юм бол нөгөө хос маань өөрөө чи ингээ намайг тоосонгүй яг нөгөө харилцаа үсэдэг шүү дээ, тэ? Чи надтай харьцангуй ч гэдэм үү, ийм нөгөө үл ойлголцлууд үүсэх магадaltaй байгаа учраас яг өмнөх 3-ын тоон дээр ярьсан шүү дээ, ажил амьдралын баланс гэж ярьж ирсэн шүү дээ, тэ? Энэ дээр бол илүү нөгөө хайр болон ажлын балансаа сайн бариарай гэж зөвлөх гээд байгаа. Хит их ингээл ажил гэж нөгөө нэ мартаж болохгүй. Нөгөөтэйгүр зөвхөн харилцаа гэд ажлаа ингээ орхитуулж болохгүй байна. За тэгээд нөгөө түрүүн бас ярьсан те анхаарах зүйл бол ховжив бодлоо ярьж байгаа хүмүүсээс ол байх. За тийм зөвлөгөөнүүд л байна да. Миний найз юу гэж бодож байна? Одоо л ерөөсөө яг алтан баланс гэдэг чинь гоё тэнцвэрээ олох юм байна шүү дээ, тий. Хоёрын тоон дээрээ бол нэс нэгэн тоон дээрээ хэлхийг хүсэж зүйлхээр нөгөө нэг би humble гэж үг өгдөг шүү дээ. Даруй төлөв тий. Тэгснэ ингээд ажлаа амар сайн хийгээд зөнөх боломжууд орж ирээд айгу гоё яваач гэсэндээ бас ингээд би хийгээд байгаа шүү. Би л ингэж бүхнийг амжилдаг шүү. Биш тий. Яг тийм нөгөө нэг humble байх хэрэгтэй байна л гэж би бол хараад байна. За тийм байна. За хоёлаа 3-ын тоог бол ярьсан. Гэтэ 3-ын тоон дээр одоо ингээд нэмэлтээр одоо өгөх одоо тийм юу байна. Хоёлаа нөгөө нэг 3-ын тоог арай л богинохон арай тавчхан ярьсан юм шиг бас санагдсан найзтан ч гэсэндээ. За 3-ын тоо болохоор нэлээд ажил төрөл гэхээсээ илүүтэйгээр бас нөгөө нэг харилцаа тал руугаа тоохгүй юу. Гэхдээ харилцаа дотроо эмэгтэйчүүд рүү чиглэсэн тэгээ ээж нэрхтээ тоо гэдгсэн шүү дээ. Тэгэхээр яг өөрийнхөө нөхцөл байдал дээр юу авч үзэн гэсэн үг байхгүй юу. Ээж нэрхтээ гэхлээр би яг өнөөдөр
сонсож байгаа хүмүүс маань ээж болохыг хүсэж байгаа хүмүүс байж болж байна. Тэгэхээр би тэгвэл жирэмслэх юм бол аягүй сайн байна гэж хүлээгээд авах нь байна. За тэгвэл одоо хүүхдүүдтэй хүмүүс эрттэй аль үшин ээж болсон хүмүүс бол хүүхэд ээжийн харилцаан дээр ингээд юм юунууд шалгуурууд ирэх хичээл байгаа даа байхгүй юу? Тэгэхээр илүү жоохон хүүхдүүд рүүгээ чиглээд хүүхдтэйгээ ямар нэгэн асуудалтай ч юм уу те харилцааны асуудалтай бол тэрийг шийдээд за хүүхдтэй цаг гаргах нь хомс байгаа бол илүү чанартай цаг гаргах юм нөгөө яг ээж энерги өөрөө ингэж илүү гаргах жил байгаад байгаа. За тэгвэл бид нар ч өөрсдөө бас ээжтэй хүмүүс байгаа шүү дээ. Хэрвээ би өөрөө ээжтэйгээ жоохон тиймхэн харилцаатай ч юм уу эсвэл ээжтэй анхаарал халамж бас бага тавьсан байгаа бол өөрийнхөө ээж рүү чиглэх. Тэгэхээр нөгөө ээж гэдэг зүйл чинь болохоор миний ээж үү эсвэл би өөрөө ээж үү гэдэг өөрийнхөө нөгөө өнцгөөс харах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу? За тэгээд нөгөө бас баланс ярьсан шүү дээ. Баланс дээр болохоор энэ жил 3-ын тоо болохоор дандаа ингэ жоохон туйлшрах гэдэг жил байхгүй юу? За нэг ажил эхлүүлчих юм бол ажил гэж явах гээд идэг. Тэгээ нөгөө ажил гээд нэг чиглэл рүү явахаар тэр нь улам ингээл нэмэгдээл идэг. Эсвэл яг ингээ гэртээ суучих юм бол гэртээ суугаал ингээд аль болох гарахгүй байх гал те. Эсвэл одоо нялх хүүхдээ хараад тэкрэтэнтэй сууж байгаа бол ингээл зөвхөн хүүхдээ анхаарал ингээ өөрийгөө мартаал те. Бүр сайн ээж байх гад ингээд бас ингээд туйлшрах гэдэг магадлалтай. Тэгэхээр энэ балансыг аль болох туйлшрахгүй балансаа бариарай гэдгийг хэлэх гээд байгаа. За тэгээ 26 онд ч нөө шин зүйл сураарай, сургалтанд суугаарай гэдэг тухайн он маань өөрөө ингээд юм шин юм эхлүүлэх он байгаад байгаа штэ. Тэрнийхээ зөвлөгөөг дагаад нэг шин сургалтанд орчдөг. Тэнгүүтээ зөвхөн яг тэр сургалтаараа энэ замаар л явах хэрэгтэй бол нэг туйлшрах ч юм уу те. Яг тэр балансыг түрүүчийн дугаар дээр ярьсан. Тэгээ би нөгөө өөр дээр жишээ авсан болохоор би ингэхэн байна, би тэгхэн байна гэчихэр нөгөө хүмүүс маань бас сайн ойлгоогүй гэж магадгүй. За тэгээд 3-ын тоон дээр бүтээлч тоо ахгүй юу. Тэгэхээр энэ жил илүү тийм системтэй, дүрмтэй, журамтай ажил гэхээсээ илүүтэйгээр аль болох юм хайрцагнаас гардаг бүтээлч ажил, өөрөөсөө бүтээл гаргах тийм зүйл байх юм бол гоё энерги нэмэгддэг жил байгаа. За бүтээлч гэдэг нь болохоор бүх одоо гараараа хийж байгаа зүйл бол орж байгаа. Ойдол, нэхмэл, зураг зурах ч гэдэм үү. Эсвэл одоо яг нэг гоо сайхны салбарт ажилладаг хүмүүс байгаа даа штэ. Гоё сормон сийдэг ч гэдэм үү, мейкап хийдэг ч гэдэм үү те. Тэгэхээр ийм зүйлүүд бүгдээрээ бүтээлч зүйл рүү ордог байгаа. За одоо чи өөрийн хийж байгаа энэ ярианы ажил лүүд ч гэсэн бүтээлч ажил руу ордог байгаа. Тэгэхээр одоо тэгэхээр ч ингээд дуртай тах юм бол зөндөө зүйл байгаа. За тэгээ нөгөө урлагийн ажлууд бол бас дандаа бүтээлч ажил болчих штэ. Нөгөө хайрцагт одоо системтэй гэж яриад байгаа ажлууд ч юм болохоор яг нөгөө офис сууж байгаа ажил тий яг нөгөө компани дотоод журмын дагуу ажилдаг, хуулийн дагуу ажилдаг ийм ажлуудыг би нөгөө нэг системтэй одоо хайрцагт ингээд барьсан, дүрм журманд барьсан байгаа ажлуудыг хэлээд байгаа байхгүй. Тэрийг болохоор одоо бүтээлч ажилд оруулахгүй гэсэн үг. Тий одоо өдөр болгон адилхан юм хийдэг ч юм уу. Тэг чинь болохоор зэрэг систем болчихж байгаа шүү дээ. Яа тий. Одоо контент хийх чинь хүртэл одоо бүтээлчтэй орж байгаа шүү дээ тий. Тий яг зөв. Тийм ээ. Би яг өөртөөхөө нөхцөл байдал амьдралынхаа хэм маяг дээр анзаарч байгаа. Тэгээд яг бүтээлч байж болох хайлтуудыг бас нэмж болох нь шүү дээ. За тэгээ 3-ын тоон дээр нөгөө айгүйх савлгаатай жил гэдгсэн шүү дээ. Туйлшраад баланс алдагдаад байгаа учраас сэтгэл санааны үед айгүй юм савлгаатай жил байгаа учраас яг өөрийгөө ингээ анзаараарай. Би ер нь огцон уралж маадгүй юм байна. Огцон баярлж маадгүй юм байна тий. Тэгэхээр аль болох тэрийг ингэж барьж явах хэрэгтэй. Мэдээж баярлж ивэл бол гоё л доо. Буцаад огцон муурлах юм бол одоо тархлаагаа унгаагаал тий. Ингэчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр анхаараарай гэж би бас зөв үзсэн санагдчихээн. Зөв. За тэгвэл одоо хоёулаа 4-ийн тоороо орох уу? Тий. За 4-ийн тоо. За 4-ийн тоон дээр болохоор энэ 4-ийн тоо маань хөдөлгөөнтэй байдал болон суурь барих, тийм суурьтай болох жил байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг юм хөдөлтгүү үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө ч угаасаа юм суурьтай, ийшээ тийшээ хөдөлтгүү яг юм тогтмол байдаг зүйл шүү дээ. Тэгэхээр юм байр авах, байшин барих, за тийм нүүдэл судал яг нөгөө нэг тогтсон газар руугаа нүүдэл судал хийх
тийм жил байгаад байгаа. За борлуулалт хийхэд аюу сайн жилүүд байгаа. Яг ийм өөрийнхөө том зүйл борлуулах, стажинхэн нөгөө байр зарах, машина зарах ч гэдэг юм уу, яг ийм ховорхон зардаг зүйлүүд байдаг шүү дээ. Өдөр болгоны их ингээд гүйлгээ хийгээд байдгүй. Тийм зүйлүүдээ бас зарах юм бол амжилттай борлуулагдана. За тэгээд нөгөө доктортой байдал гэхлээр хүний яг нөгөө доктортой хийж байгаа ажил ордог. Тэгэхээр энэ ажил ялангуяа одоо тогтмол орлоготой, тогтмол албан тушаалтай юм компанид ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол карьер болон албан тушаал ахиулахад ээлтэй жил байгаа. Тэгэхээр яг дотроо би яг энэ жил дөрвийн дотоо хүмүүс маань тий яг энэ жил нэг албан тушаал ахичмаар байна гэж хүсэж байгаа бол чөлөөтөө одоо захирал дээр очиод ч юм уу тий эсвэл яг тэрэнд нь өөрөөс нь шалтгааллах зүйл юу вэ? Тэрэн лугаа тэмүүлэх юм бол айгүй сайн жил байгаад байгаа. За түрүүн ингээд 2 3 дээр бол ингээд айгүйх эмгтэй энерги ярьсан бол эсэргээрээ дөрвийн тооч өөрөө айгүй тийм эрэгтэй энерги ялгаруулдаг жил ахгүй юу? Тэгэхээр эмгтэй хүмүүс маань илүү юм эмгтээлэг байх тал дээр ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бол айгүй тийм бүх юмыг гартаа авах, стыг хариуцах тийм жил байгаад байгаа ахгүй юу? Яг нэг юм ноён нуруу болж байгаа юм шиг. Тэгэхээр аль болох өөрийгөө эмгтээлэг байлгаараа гэж зөвлөмөр байна. Эрэгтэй хүмүүс маань бол эсэргээрээ аав болох энерги өндөртэй жил байгаа. Тэгээд мөн эрэгтэй хүмүүсийн хувьд бас яг нөгөө ажил карьерийн хувьд айгүй сайн өсөлт хийх боломжтой байгаа. За бас энэ тоо маань өөрөө эрүүл мэндийн тоо байхгүй юу? Тэгэхээр энэ жил яг ийм эрүүл мэндтэй холбоотой том хагалгаа ч юм уу, эмчилгээ ч юм уу, тийм зүйлийг яг энэ жилдээ бас зоогоод тавьчих юм бол сайн байгаа. Тийм. За эсэргээрээ одоо яг нөгөө юм хасах руугаа орчих юм бол за хасах руугаа яаж орох вэ гэхлээр бүх зүйл нь тодорхойгүй тий. Яг яах гээд байгааг нь мэддэхгүй. Маана амьдрах нь мэддэхгүй ингээд нэг жоохон юу яагаад байгаа үе байдаг шүү дээ ингээд. Яах нь тодорхой. Тий. Ялангуяа яг нэг юм ажил амьдрал дээр одоо яг нэг юм ажил хэрэг дээр тий яг энэ компанид би үлдэх гээд байгаа мó үлдэхгүй юм уу? Эсвэл одоо нэг компанид орчоод би ингээд нөгөө компани нь удаан ажиллах гэдэг өөрөө яг ингээд яах гээд байгаа мэдхгүй би танаад ажиллаж магадгүй эсвэл удаж гарч магадгүй гэл нэг юм тодорхойгүй байгаа даа штэ. Тийм байгаад ах юм бол эн чинь нөгөө энэ тоо чинь нөгөө хасах руу ороод ийн гэсэн үг штэ. Хасах руу ороод ах юм бол эсэргээрээ яг нөгөө эрүүл мэндийн жоохон хууч өвчнүүд сэдрэх. За тэгээд мөнгөн урсгал одоо чинь нөгөө байр одоо дандаа том ярьсан штэ байр одоо байшин гэж ярьсан штэ. Тэгэхээр энэ тал дээр бас хасах руу орно гэсэн үг. Одоо тэгэрүүлээд яар та. Одоо нөгөө надад ийм асуулт байна л да. Одоо чинь миний тоо түрүү жил 4 байсан аахгүй юу? Тэгээ энэ жил 5 штэ. Тэгэхээр одоо би ингээд 4-ийг сонсонгот ингээд өмнөх жилээ бас харьцуулж бодож байна л да. Ингэж бодох нь ер нь зөв үү? Эсвэл одоо жил болгоных өөр байх уу? Эсвэл ингээд нэг одоо 4-ийн тоо чинь яг 4-төөгөө яг ингээд ойролцоо инээхтэй байх уу? Тий. Өнгөрсөн жил дээр чи юу яаж болно? Харьцуулж болно. Гэхдээ өнгөрсөн жил чи өөрөө юу ахгүй юу? 2025 он чи 2026 оноос энерги хувьд бүр шал өөр жил ахгүй юу? Нөгөө юм бие биелгой одоо юу яасан? Ингээд дуусгаад эхлүүлсэн жил ахгүй юу? Тэгээ 2025 он чи өөрөө юу ахгүй одоо нөгөө тавьж явуулах, тэгээд нэг жоохон удаашаалтай байх, шинэ юм аль болох нэх айхтар эхлүүлэх гээд байх биш. Хуучин зүйлүүдэд эмх цэгцэнд оруулах, цэгцлэх гэд хоёлаа яриадсэн шүү дээ. Тийм болчиход байгаа байхгүй. Чи яг юу асуух гэдэг вэ? Чи өөрийнхөө яг кейсийг ярь та. Яг би одоо яг саяны 4-ийн тоо сонсож байхдаа зүгээр л яг өмнөх жилээ дүгнсэн чинь юу гэдгийг миний бас амьдралын нэлээд хэдэн зүйл тодорхой бос байсан байхгүй юу? Яг ингээд өөр ус руу нүх гээд байгаа мó хизээ нүхийн гэдэг ч юм уу те ингээд төлөвөө гаргаж чадахгүй байгаадас учраас би өмнөх жилийн яг жилийн хагасаас хойшихт жоохон хасах руугаа орсон байж магадгүй гэж би өөрийгөө зүгээр дүгнээс суучихсан байхгүй юу? Тэгээд яг би дүгнэх нь зөв юм болов уу? Эсвэл жил болгоных тооны энерги өөр учраас бас
ингэх нь буруу юм болов уу гэж би бодчихсон байхгүй юу? Аа. Тийм. Зөв. Яг хоо чиний саний яг бодсон чинь бол тодорхой хэмжээнд бол зөв. Аа. Яг ингээд хизээ нүүх гээд байгаа, яах гээд байгаа нь яг саний миний ярьсан юм болчиход байна шүү дээ. Яах гээд байгаа нь мэддэхгүй ингээд байсан гэдэг чинь өөрөө дөрвийн тоог бол хасахар оруулсан. Тэгтээ чи юмнуудаа цэгцлээдсэн байхгүй юу? Юм чинь цэгцэрч дуусаагүй болохоор энэ дөрвийн тоог чи нэмэх рүү сайн оруулж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгмээдээ 2025 он чи өөрөө цэгцлэх тоо байсан учраас чи зөрүүлээд 2025 оноо нэмэх рүү оруулаад гэсэн гэсэн. Тийм байна. Тийм. Тэгэхгүй бол бид нар чинь нөгөө нэг одоо эдгээр чинь ингэчихэж байгаа байхгүй юу? Яагаад энэ 2026 оныг бүр хүмүүс ингээд бүр шуураад ингээд яриад байгаа юм бэ гэхлээр ингээд яг ингээд хөдөлгөөн хийгээд яг юм хий гэдэг ингээд одоо жишээлбэл 4-ийн тоон дээр штэтээс энэ жил бол ингээд саний түрүүний жилийн чинийхтэй ижлэхийн гэж хэлбэлцээ тахын гайгүй байхгүй юу? Суур он ингээд дэмжлэг өгчөж байгаа учраас. Тийм байна. Тий. Нодлон болохоор чиний хувьд болохоор суур он жоохон хоошин татаад байгаа байхгүй. Чи өөрөө ингээд шийдмээр байдаг. Хизээ нүүх үү, яах уу гэд ингэмээр байдаг. Даанч 2025 оны тоо чинь чамаа нөгөө чи 25 оныхоо юм ихлээд хий гэж чамаа хоошин татаад байгаа байхгүй. Тий. Тэгэхээр нөгөө жилийн онцлог бас нөлөөлөд байна гэсэн үг. Тийм байна. Тэр ерөнхийдөө юм байна. Манай одоо яг сонсож байгаа хүмүүс маань ерөөсөө л хамгийн чухал зүйл чинь яг жилийнхаа энергийг л сайхан тэрэн дээрээ нэмэлтээр ингээ баланстал өөрийнхөөгоо бас давхар нэмээл яг хамгийн гол нь тэр жилийнхаа энергийг бас сайн л мэдж авах ойлгож авах хэрэгтэй мэн л гэж би одоо бол хараад байна. Тийм, яг зөв. Тэгэхээр ерөнхийдөө ямар ч тоотой байсан энэ жилийн энерги чи юу лээ тэшин зүйлийг эхлүүлэх зоригтой байх тэрийг тэднэрийг бас санаал явах хэрэгтэй байна гэж би бол хараад байна. Тийм. Тэгэд бас нөгөө нэмэлтээр хэлэхэд одоо жишээлбэл 2025 он тим энергитэй, 2026 он тим энергитэй гэдэг яаж байгаа боловч энэ чинь бүхэл бүтэн 12 сарын турш 365 хоног ганцхан яг тэр энергиээр явахгүй шүү дээ. Зарим хүчтэй өдрүүдэд бол тохио өгнө. Гинт юулээ гэл яг өөрийнхөө тохиог өгнө. Зарим өдрүүд бас нөгөө тухайн хүний одоо жишээлбэл одоогийн хувьд 2026 оны 2 сар чи өөрөө бас хүчтэй татайхан бол 2 сар нь давмгаалаад оны энерги нь жоохон сул ингээл явж байна. Гэтэл дахиад өөр чи одоо ингээл автоматар ингээл бодоод үзчихсэн. 2026 оны 1-ийн тоотоос сар биш үү? Одоо энерги хувьд 1-ийн тоотоос сар гарч ирж штэ. Тэгэхээр 26 чи өөр амар хүчтэй тохиогоо өгнө штэ. Тийм. Яалтчгүй нэг юм хиймээр санагдаал те. Яалтчгүй хинт боломж гарч ирэл. Эсвэл хүчээр шин юм гарч ирээл. Тэгэл явна гэсэн үг. Тийм байдаг байна. За. За дараагийн тоо чинь 5-ыг ярьцгаа одоо шууд 6 руу орчих уу? За тэгээ. За. 6-гийн тоо. 6-гийн тоо бол гэр бүл хайрын жил байгаа. Тэгэхээр аль болох гоё хайраа ялгаруулах, бусдад хайр түгэх, бусдыг халамжлах боломжоор шүү. Тэгж явна. За. Бас яг 2-ын тоотой ижилхэн нөгөө хостойгоо тааралдаж магадгүй гэдгсэн шүү дээ. 2-ын тоон дээр бол хос гэдэг чинь болохоор бас нэг юм гэр бүл болж юм. Эсвэл дөрөв эрхэж болохоор байгаа даа штэ. 6-гийн тоогийн хувьд болохоор бүр яг ирээдүйн эхнэр нөхөртөөгөө уулзрах тийм энергитэй жил байгаад байгаа. За тэгвэл гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол гэр бүлийн харилцаанд илүү өөрийгөө сонсох жил байгаад байгаа. Яг тэгэхээр 26 оны хэдүүлээд тэгсэн шүү дээ. Өөрийгөө илүү сонсноо, өөрийнхөө илүү дуртай чиглэл рүү явнаа гэдгсэн шүү дээ. Тэгэхээр энэ онтойгоо ингээд нийлүүлэх юм бол илүү өөрийгөө сонгох жил байгаад байгаа. За жишээлбэл жишээ авч үзье л да. Би ингээд үнэхээр ингээд өөрөө би ингээд юм амбицтай тийм карьер хөөсөн юм тоонууд давмгаалсан тий. Өөрөө ч гэсэн ингээд гоё компанид ороод ингээд албан тушаал дахиад хамт олон донд ингээд гоё хөндлүүлээл ингэж явмаар байдаг. Гэтэл би ингээд хүүхд гаргаад ингээд гэртээ суугаал тэнгуүтэ нөхөр ч гэсэн чи хүүхдээ хар. Чи ингээд одоо хүүхэд жоохон байхад ингээд гэртээ л байх хэвээр гэдэг ингээд чи юм бол би өөрийгөө сонгохгүй болчиход байгаа. Тийм яг иймэрхүү. Чи дахиад нэг жишээ өг. Гоё. Тий.
одоо өөрийгөө сонгоно гэдэг чинь тэгэл нэг зүйлийг сурмаар байдаг. Тэгсэн чинь тэр зүйл нь яг ингээд нөгөө нэг логикоор бодсон чинь энэ ирээдүйд нэг мөнгө олохгүй юм шүү гээл. Эсвэл хүмүүс наа чи над хараа яад юм аа ингээл тэгдэг штэ. Гэтээ яг хүнээс болохоор зэрэггүй би одоо нэг ийм гоё юм оёо сурчъя гэдэг ч юм уу. Эсвэл би контент хийгээ сурчъя гэсэн чинь нөхөр нь тий нөхөр нь эхнэр нь тий хосын харилцаанд шүү. Оо яахсын те өчнөө олон хүмүүс контент хийж ин чи одоо яахсан ингээд өөрийнхөө дуу хоолойг сонсохгүй ингээд игнор хийнэ л гэсэн үг байгаа байхгүй юу? Би бас надад сайхан нэг тийм тохиолдсон. Тэгээд дараа нь харамссан би яагаад өөрийгөө сонссонгүй вэ гэ те. Тийм болохоор зэрэг яг дотроос ч тэр нөгөө нэг гоё энерги төрөөл нэг гоё мэдрэмж төрдөг штэ. Тийм мэдрэмж юм бол тэрийгэ дагаарай л гэж хэлмээр санагдаж байна. Аха, яг зөв. Аха. Яг тэгээд бас яг нөгөө 6-гийн тооллоор түлхүү яг нөхөр эхнэрийн харилцаан дотор явагдана гэсэн үг. Одоо жишээлбэл эхнэр нь нэг юм хийх гэдэг, нөхөр нь чи яах гэдэг гэж хоош чи зүгээр л байж л даа гэх тээ. Эсвэл одоо нөхөр нь ингээд айгуу гоё явах гэдэг, эхнэр нь үгүй чи одоо гэр бүлээ тийжэх ёстой ч гэдэг юм уу те. Ингээд тэгж болохгүй тий. Одоо яг тэгээд одоо энийг маань сонссон хүн те мэдээд авчлаа нэг ийм их энерги байх юм байна гэд ойлгоод авчлаа. Тэнгүүт яг нэг дараа нь ингээд өөрөө хийх гэсэн чинь гэр бүлийнх нь хүн дэмжихгүй байх юм бол одоо энэ дээр зөөлөн хандна гэсэн үг шүү дээ. Ойлгоно гэсэн үг байна шүү дээ. Тий. Одоо тэгээ аль бол нөгөө хүнийхээ үгэнд орохгүй өөрийгөө сонгоно гэсэн үг. Тий одоо нөгөө нь үгүйсгэжсэн ч гэсэн үгүй би энийг хийхийг хүсэжсэн, үгүй би энийг багасаа мөрөөдчихсэн, одоо л хийн гэдэг одоо энэ жил хийх хэрэгтэй гэсэн үг. Тий. Тэгэхээр мэдж байгаа учраас зөөлөн хандаад болж өгвөл одоо хамтрагчтай их нэртэй нөхөртөө тий сайхан ойлгож илээд энэ миний хүүхэд насны мөрөөдөл байсан юм аа. Эсвэл би энэ одоо энийг л хиймээр байна гэд нэг ойлгоцсон учраас их амар ширүүн байхгүйгээр гэтээ яаж хийж байгаад өөрийнхөө эхлүүлэхийг хүсэж байгаа зүйлээ эхлүүлээрэй л гэж зөвлөмөр санагдлаа. За тэгээд 6-гийн том нь бас яг юм гоо зүй байгаа учраас орчин тойрноо маш гоё олгох тийм жил байгаад байгаа байхгүй. Тэгж гоё санагдана гэсэн үг. Тэгэхээр гэртээ засвар хиймээр байгаа хүмүүс маань гоё засвараа хийгээд өрөөнийхөө төвчлөлтийг өөрчилмээр байгаа хүмүүс нь өрөөнийхөө төвчлөлтийг өөрчлөөд шин зүйл аваад тий гэртээ байрлуулад ингэмээр байвал одоо яг энэ жил хийх юм бол айгүй гоё нэмэх энерги энэ онд чинь нэмэх энерги авчрах нэ мөн өөрийнхөө гоо сайхан арга за тэгээд яг юм гоо сайхны хагалгаа энэ төр хийлэгдэх хүмүүс байгаа штэ хийлэгмээр байгаа хүмүүс байгаад байгаа штэ тэгэхээр энэ 6-гийн тоотой хүмүүс бол энэ жил бүр хийлэгмээр санагдана гэсэн. Тэгэхээр угаасаа бүр хийлэгмээр санагдах учраас чөлөөтэй хийлгээрээ тэгээд яг юм гоо сайханд анхаарна гэхэр чинь бас юм хувцлалт, имижээ солиох гэх мэтчлэн одоо яг юм нүдэрээ хараад энэ гоо зүүн таашаал авах зүйлүүдэд ингэ чөлөөтэй хийгээрээ тэгэхээр улам гоё энэ жил чинь нэмэх энерги орноо. Гоо санагдаж байна. Тэд нэг гоё өрөө гоё янзалмаар тийм үед байдаг шүү дээ тий. Ачмөөр тэгээ өнгө мөнгөний өөрчлөлмөр тэгэл өөрийнхөө стилийн хүртэл нэг жоохон өөрчлөлмөр тийм үедэл усны тасалмаа асалтаажсандаа өөрчлөж болох нэ. Тэгэх юм бол тооныхоо энэ жилийн энерги бас нэмэнгээ өөрөө бас улам гоё болох нь байна. Тийм. Яг зөв. За тэгвэл 7-гийн тоороо оръё. За 7-гийн тоо маань болохоор материалик болон сүнслэг хэсэг байгаа даа шүү дээ амьдралын. Энэ хоёр хэсгийг айгүй гой хооронд нь хослуулах жил байгаад байгаа байхгүй юу? Хит ингээл материаллык руу ороод тэгээд авахгүй бас давхар ингэж нөгөө өөрийгөө сонсож сүнслэг хэсэг гэдэг чинь болохоор ингээд бясалгал хийх философи те одоо философи шашин шүтлэг одоо юу гэдэг яг нөгөө бидний тархиндаа хийж байгаа үзэл бодлууд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг юм материаллык сүнслэг хоёрыг айгүй гой баланслан гэсэн үг. Тэгэхгүй бол яг нөгөө 7-гийн тоо чи өөрөө айгүй тийм хөдөлгөөнтэй тоо. Тэгээ энэ жил бас нэлээд юм хөдөлгөөнтэй итгэвтэй байх жил байгаад байгаа байхгүй юу? Тэнгүүд хүмүүсээс залхах хит юм бужигнаатай газраас юм ядрах
юм залхах юм жоохон юм мэдрэмж төрөх байхгүй юу. Тэгэхээр өөртөө юм ганцаараа байх орчинг бий болгох, гоё тайван дуртай дуугаа сонсох тий яг юм зүгээр ганцаараа байгаад дуртай дуугаа сонсох чинь энэ сүнслэг хэсгийг аягүй гоё нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр аахгүй юу. За тэгээд ганцаараа аялах ялангуяа энэ чинь нөгөө айгүй их юм аялахыг хүсэх жил байгаа. Тэгэхээр аялмаар байвал гоё ингээ аялал яваал ингээд байх боломжтой байна. Эсвэргээрээ зөвхөн ингээл би аялал тэгэл мөнгө орж ирээл ингээд их юм бол нөө сүнслэгчин өөрөө дахиад давмгаалаад нөө материалтай баланслахгүй болчиход тийм шүү дээ. Тэгэхээр буцаад ингээд нөгөө жоохон хөдөлмөрлөх хэрэгтэй байна гэл ингээд баланслаад явна гэсэн үг. За 7-гийн тоо чи өөрөө айгуу тийм читээгээс гадна нөгөө дайчны тоо байгаад байгаа учраас юм хэрүүл маргаанаас хол байх хэрэгтэй. За тэгээд айгуу тийм ширүүн юм зан ааш гарах гэдэг тоо учраас энэ жил одоо 7-гийн тоотой жилд ер нь бол нумерологд ерөөсөө гэр бүлээсээ салж болохгүй гэдэг дүрмтэйдэг. Ууг нь бол. Гэтэ яг хөө нөгөө тухайн нөхцөл байдал ямар байгаа ч юм блэ те. Салж иж илүү гоё болох гэдэг бас гэр бүлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байгаа бол мэдээж салалгүй л яг хөө. Гэтэ яг энэ тооны зөвлөгөө нь бол бүр ингэ салж болохгүй шүү. Яагаад тэгэхээр нөгөө заавал энэ дээр нөгөө шалгадаг. Тэгэхээр нөгөө айгу сэтгэлийн хөдлөлт жижигхэн юмн дээр хүмүүсийг бас нөгөө юм тий сорчдөг гэсэн үг байхгүй. Жижигхэн юм дээр би чамаас саллаа гэж нөгөө нэг явцдаг. Тэнгүүдэд тэр нь ингээд дамжраад бүр жинхэнэ салалт болох магадaltaй байдаг байхгүй юу? Бид нар ч бас нөгөө ялангуяа эмэгтэйчүүд бол салъя гэж бодоогүй байж би саллаа гэдээ явдаг төрлийн хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр тэгэж болохгүй байх нэ. Тэгээ яагаад энэ 7-гийн тоотор салах гэдэг вэ гэхээр ихэвчлэн өмнөх жил нь 6-гийн тоотой байдаг. Тэгээ нөгөө 6-гийн тоочоо сая хоёлаа ярьсан шүү дээ. Ингээд бусдыг хайрлах тийм нэм гэр бүлийн жил гэдгийгсэн шүү дээ. Тэгэхээр энэ жилээ нөгөө жоохон юм хасгаруугаа өнгөрүүлсэн хүмүүс 7 дээр бүр яг тийх гээд ах магадлал өндөртэй байхгүй юу? Тий. Тэгээд хоорондоо уулзсан холбоотой тий. Одоо энэ жилүүд чи өөрөө айгүй яг анзаарах юм бол ингээд айгүй гоё юу яадаг байхгүй юу? Хоорондоо ингэж уялдаа холбоотой шилждэг байхгүй юу? Тэгээ яг ингээд next step ингээд дараагийн уушаад дараагийн сэдв дараагийн уушаад гэдэг ингээд явдаг байхгүй юу? Тийм байна. За 8-ын тоо руугаа оръё. За 8-ын тоо болохоор мөнгөний өсөлт. Тэгээ санхүүгийн жил байгаа. 8-ын тоо чи өөрөө бас мөнгөний тоо шүү дээ тий. Тэгэхээр энэ жил 2026 он маань шинэ жил эхлүүлэх жил байгаа учраас яг өөрийн тогтмол орлого оруулах шинэ бизнес ч юм уу эсвэл тогтмол орлого оруулах ажлаа эхлүүлэхэд маш ээлтэй жил байгаа. За өөрийн дуртай зүйлээ хийгээрэй гэж зөвлөмөр байна. Яагаад тэгэхээр 2026 он маань өөрөө би юунд дуртай вэ? Би юу хийх ёстой вэ гэдэг өөрийгөө сонсох, өөрийнхөө амбиц, өөрийнхөө хүслийг дагах жил байгаа учраас 8-ын тоотой хүмүүс маань шинэ зүйл эхлүүлэх гэж байгаа бол за ялангуяа өөрийн гэсэн бизнес эхлүүлэх гэж байгаа болвол одоо хайрцагт баригдахгүй те одоо юу гэдэг чи энийг хий, ийм л ажил илүү ашигтай, ийм бизнес илүү ашигтай гэж нөгөө бусад хүмүүсийн тогтсон зүйлийг дагахгүйгээр яг өөрийнхөө дуртай зүйлийг хийгээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд яг энэ зүйлийг хийхлээр мэдээж нөгөө хувийн бизнес эхлэхэд бол мэдээж ядарна. Тэгэл бараг 24/7 ажилтдаг штэ эхний ээлжинд. Тэгээ нөгөө ядарсан ч гэсэн яг өөрийнхөө дуртай зүйлийг хийхлээр яг тэр ядрах мэдрэмж нь бас айгүй гоё байх болно. Штэ. Гоё ядралт уу? Тийм, гоё ядралт. Тийм. Тэгээд яг нөгөө хүний мөрөөдөл биш өөрийнхөө мөрөөдлийнхаа ажлыг хийгээрэй. Одоо манай аав маань намайг өстө мундаг эмч болоорой гэсэн гэхгүйгээр би яг өөрөө гоё мундаг эмч болмоор байгаа учраас энийг хийж байгаа гэдэгтээ ижлэхэн байгаарай. За мөн энэ нөгөө мөнгөний жил тэгээд айгүй тийм юм санхүүгийн жил байгаа учраас юм том зүйл рүү орох юм бол айгүй сайн байгаа.
За одоо жишээлбэл ингээд миний санаанд багтахгүй байгаа тийм шүү дээ. Уул нь би хиймээр байна тий. Гэтэл би бодохоор яа миний туршлага хүрэхгүй болоо. Миний мөнгө хүрэхгүй болоо ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо хитрхи хэмжээний мөнгөөр одоо бараа аваад ингээд төгжчих юм болоо гэж ингээд ийм эргэлзээтэй зүйлүүд байгаа даа штэ. Эсвэл энэ арай л том уу, арай л би чадахгүй юу гэхгүйгээр бодсноосоо илүү том зүйл рүү орох юм бол илүү үр ашиг өгнө гэдгийг зөв хэлмээр байна. За 8-ын тоо өөрөө бас үлийн үрийн тоо гэж явдаг. Баггүй юу? Карманы тоо гэж явдаг. Тэгэхээр ажил хэргийг ерөөсөө айгүй гоё хуулийн дагуу дүрмийнхэн дагуу явуулах хэрэгтэй. Ер нь бол шударга байх хэрэгтэй гэж хэлжлээ л да. Тэгэхээр ийм зайл хэрэгэлсэн эсвэл одоо буруу хөнгөн арга эхлүүлсэн ажил нь эсрэгээрээ хасах руу орно гэсэн үг. Тий. Одоо жишээлбэл хүнээр хариулаал тий. Эсвэл одоо яг шударга өрсөлдөөн дотроос гарч ирэхгүйгээр хүнээр хариулаал эсвэл одоо тий хахуулын нөгөөд ч гэдэг юм уу тий тэгэх гээд ах тэгэх хүсэл бас төрүүлдэг. Нөгөө карманы жил байгаа учраас карманы жил дээрэс нь санхүү мөнгөтэй холбоотой байгаа учраас яг тэгэх гээд ах бас хүсэл төрж магадгүй. Тийм болохоор ерөөсөө тэгж болохгүй. За санхүүгийн жил байгаад байгаа учраас өглөг, зээл, өрнүүдэ болж өгвөл барагдуулж дуусгаарай. Тэгтээ яг уу үнэхээр барагдуулж чадахгүй байгаа бол тухайн хэмжээнд бас зээл өрнүүдэ төлөөрэй гэж зөвлөмөр байна. Тийм одоо баг ч гэсэндээ тий. Тийм багаар ингээд төлөөд нэг уулж цуулаад чамаагүй төлөлтөө хийгээд аваарай. Заавалгүй бүгдийн биш юмаа гэхэд одоо энэ ч угаасаа нэг туушхгүйгээр баг үйлслүүд л ерөнхийдөө нөгөө нэг нэмэх энерги рүү орох уу, хасах энерги рүү орох уу гэдэгт бас тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг гэж би боддог байхгүй юу? Тийм болохоор зэрэг хитрхи бүгдийн нэг доор хийх гээд байгаа биш тий. Одоо яг бүх зөвлөгөө адилхан тий. Яг бүгдийн за бүх юмаа одоо л эхлүүлчихье гэж бүх юмаа нэг доор эхлүүлээл бүх юмаа одоо тавьж явуулна гэж тэгээд авахгүйгээр багаар ингээд өдөр тутмын жижиг үйлдэлүүдээр л нэмээ явчдсан байлээ шүү л гэж хэлмээр байна. Тий, яг зөв. Тэгээд энэ жил болохоор яг нөө 8-ын тоотой хүмүүсийн хувьд болол яг энэ мөнгөтэй холбоотой мөнгө хэрэглэх нь илүү энерги ихтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээ ажил ч гэсэн юм хурдан явна. Тэгэхээр гол нь бас ингээд үйлдэлээ яг чиний саний хэлдгээр ингээ үйлдэлээ аваад ахын л айгүй чухал байгаад байгаа. Тэг мөнгөний урсгал ихтэй жил байгаа. Тэгэхээр мөнгө зарцуулалтаа бас айгүй гоё зөв тооцоолоорой. Тэгээд санхүүгийн мэдлэгээ бас дээшлүүлээрэй. Одоо жишээлбэл жижигэн юм контентууд бас байдаг штэ. Одоо тайлангаа яаж өгөх вэ? Хувь хүн одоо бизнес эрхэлж байгаа бол та өөрөө тайлангаа хийж чадна. Ийш ороод ингээ хийгээрэй гэх нэг иймэрхүү санхүүгийн мэдлэг өгж байгаа контентууд байдаг штэ. Тийм зүйлээс ч болохоо ингээд жижиг зүйл мөнгөтэй холбоотой, санхүүгийн зарцуулалттай холбоотой зүйлүүдээ сураарай. За одоо 9-ийн тоо руу оръё. За 9-ийн тоо маань болохоор яг бас тавьж явуулах, зэгцлэх одоо хамгийн сүүлийн тоо байгаад байгаа штэ. Тэгэхээр 9-ийн тоо маань өнгөрсөн 8 жилийн турш за тэгээд энэ жилтэйгээ нийлэх юм бол энэ жилийн дундуур ингээл явж байгаа процесст бол 9 дахь жилдээ орчиж байгаа гэсэн үг штэ тий. Тэгэхээр энэ 9 жилийн турш хийсэн бүтээсэн зүйлийнхаа үр хэмээг хүртэх жил байгаа. Тэгэхээр энэ дээр болохоор гэр бүл талаас нь хэлэх юм бол хүүхэдтэй болохыг мөрөөдөөл ингээл маш их сүүлийн 8 жилийн турш ингээл хичээж исэн бол хүүхэдтэй болох, хурмаа хийх төлөвлөжсэн, олон жил төлөвлөжсэн бол хурмаа хийх. За тэгээд сүүлийн 8-9 жилийн турш яг нэг албан тушаал дээр ажиллаад за би яг энэ бэцэгт хүрнэ. Би одоо ингээд хэдэн жил одоо яг хөдөлмөрлөд явчих юм бол би яг энэ албан тушаалд хүрнэ. Энэ үр дүнд хүрнэ гэж зүтгэжсэн хүмүүс яг тэр үр дүн, үр шимээ хүртэн гэсэн үг. За сурж исэн хүмүүс маань бол диплома хамгаалах юуныхаа бакалавр вэ нөө магистр вэ нөө диплома авах бүх одоо хийжсэн зүйлээ дуусгах, дүүргэх, төгсгөх ийм зүйлүүд ингээд чиглээд үр шимээ хүртээд явах жил байгаа. За энэ жилийн яг 9-ийн тоотой хүмүүсийн гол дүрэн бол яг
бас тавьж явуулах нөгөө 2026 он ч өөрөө шин зүйл эхлүүлээд байдаг. Гэтэл энэ хүмүүсийн хувьд маань яг 9-ийн тоо маань бас дуусаагүй жил байгаад цуг 9-ийн тоотой явж байгаа. Тэгэхээр таны амьдралаас холдож байгаа, явж байгаа хүмүүсийг тавьж явуулаад шин зүйл рүү ингээд ороод байгаарэ. За би өөр дээр жишээ авъя л да. Би яг энэ 9-ийн тоотой жил маань болохоор миний хувьд 2023 он байсан баггүй юу? Тэгээ би 2023 онд үндсэн ажилласаа гарч ирсэн. Эдийн засгийн ажил хийдэг байсан бол яг ингээ ажилласаа гараад ингээд дуусгаж ирсэн. Тэгэхээр нөгөө ажлын хамт олноо бас тавьж явуулсан байгаа байхгүй энергийн төвшөнд. Яа тэгэхээр миний нөгөө орчин тойронд өдөр болгон ингээд нэг хамт олонтой уулзаад идэг байсан бол тэднээс салсан байгаа байхгүй юу. Тэгээ яг гарсан бол яг гарсан шиг гараад ажлаа тавьж явуулаад араас нь айл болох юм харамсахгүйгээр тий ажил дээр үлддэгч байлж юу ч гэдэг юм уу тийм бодол тийхгүйгээр гарсан байгаа. Зууралтахгүй тий. Тийм зууралтахгүй. Бид чинь бас ингээд зууралдах гэдэг юм бэлээ. Тэгээд хичнээн ингээд хэрэгтэй өөртөө хэрэгтэй гэдэг нь мэдсэн ч гэсэндээ тэгэл хамсаал бодоол тэг чинь тэгэл яг энергийнхаа төвшөнд ч гэсэндээ бүр мөсөн тавьж явуулахгүй байна гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм шүү дээ. Тэгээд нөгөө 9-ийн татаа хүмүүсийн хувьд болохоор 2026 он маань өөрөө ингээд юм ихлүүл юм хийгээд байгаа боловч 9-ийн тооны хүмүүс болохоор жоохон хэцүү байж магадгүй тэр зүйлүүдийг ихлүүлэхэд хийхэд тэгээд хийж байгаа зүйл чинь хэцүү байгаад байвал тэрийг түр хойш нь тавиад аль өөрт чинь амархан байгаа зүйлүүдээ эхлээд хийчих гэж зөвлөмөр байна. Зөв. Тийм. За 9-ийн татаа хүмүүс сая нөгөө нэг ингэсэн штэ яг би өөр дөр жишээ авсан штэ ингээ ажилласаа гарсан гэд. Тэгэхээр бас яг юм нэг зүйлийг дуусгаад шинэ хуудас руу орох жил байдаг байхгүй юу. Тэгэхээр шинэ газар руу нүүх, шинэ хот руу нүүх ийм зүйлүүд бас энерги сайтай байгаа. За тэгээд хүсгүй байгаа, үнэхээр дургүй байгаа зүйлээсээ татгалзаарай. Яг бүр нэг амьдралын шаардлагаар заавал хийх хэрэгтэй болчихно. Гэхдээ одоо ингээд үнэхээр бүр энерги чинь ингээд бүр одоо асах руу оруулаад байгаа хүсгүй байгаа зүйлээ хийхээс татгалзаарай гэж зөвлөмөр байна. За тэгээд 9-ийн татаа хүмүүсийн хувьд 2026 он яг юм 0-оос эхэлж байгаа. Шинээр эхэлж байгаа, бүр цоо шинээр эхэлж байгаа юм мэдрэмж өгөх юм жил ахгүй юу. Тэгэхээр яг одоо миний түрүүний хэлсэн зөвлөдөө ижлэг би ингээд ажилласаа гарангууд би ингээд шинээр эхэлж байгаа бүр ингээд тгээс одоо 0-оос эхэлж байгаа гэж би нөгөө тгийн тог хэлээд байна л та. Тгээс эхэлж байгаа юм шиг яг гэд би ажилласаа гарсан чинь ингээд ажилласаа гараад би ингээд ажилгүй заяа хамт олонгүй ингээд болоод ирэнгүүт яг ингээд нөгөө дөнгөж сургуулаа төгсчөөд ийм байсан үе маань ингээд санаанд орж ирсэн баггүй юу. Тэгээ нэг шинэ эхлэлээ эхлүүлэх гэж байгаа. Тийм мэдрэмж бас төрж болно. Тэгээ энэ нь болохоор яг зөв байгаа даа. Яа тэгэхээр тгээс эхлэн гэдэг чинь би хуучин юмудаа тавиад явуулсан байгаа байхгүй юу. Хуучин хаалга хаачаад байгаа байхгүй юу. Тэгэхээр 9-ийн тооныхоо хүмүүст бол яг энийг хийгээрээ хаах хэвээр хаалгаа заавал хаагаарэ гэж зөвлөмөр байна. Юм байна. Дан ялангуяа 9 татаа бол тэгээд тавьж явуулаарай. Тийм. Тийм. Тэгээ бас нөгөө үр шимийн жил гэдгсэн штэ. Тэгэхээр одоо яг тухайн ингээл яг бодно. За би сүүлийн 8 жил юуны төлөө зүтгэлээ гингөөд бодонгууд одоо яг энэ 26 онд үр шимээ хүртэж эхлэх байгаа. Яг энийг хэлээдсэн юм биш тэгээд ингээд гоё талархаад ингээд аваарай. За ийм л энэ да. За. Манай хажуудлын айлын засвар ихтэй. Маш сонирхолтой байлаа. Тэгээ ялангуяа манаас сонсож байгаа хүмүүс бас хэрэгтэй мэдээллүүд хуваалцсан байх гэж найдаа. Тэрнээс гадна миний одоо энэ хэлхийг хүссэн зүйл гэх юм бол одоо жишээ нь төрөл хоног цамаа бүтээр ярилцсан шүү дээ. Тэгээд одоо нөгөө бууралтай сар явж байгаа. Тэгээд юмаа цэгцлэх те хэрэгтэй хэрэгмээс салуул сайн гэд ярьжсэн. Тэгээд миний болохоор зэрэг би одоо үйлдэл аваад эхэлсэн. Тэгээд өнөөдөр 18 тэгээ яг 19-ний хүртэл одоо би бас өрөөгөө цэгцлээ. Энэ оршин тойрныхоо юмыг цэгцлээ гэд хог могоо хайд эхэлсэн байгаа. Тэгээд
бас зорилго болохоор зэрэг ингээд сонсож байгаа хүмүүс маань үйлдэл аваасай тий яг амьдралд буух тий яг өнөө маргааш хэрэгжүүлж эхэлж болох тийм жижиг жижиг алхмуудыг хуваалцдаг учраас сонсож байгаа хэд маань за өнөөдөр ингэж ийм нэг зүйл сонслоо тэгвэл би маргаашнаас амьдралаа ийм жижигэн алхмуудыг ингээд амьдралдаа аплай хийгээд эхэлчихье гэсэн тийм зорилготой ярьдаг учраас та хэд маань ингээд бас амьдралдаа хэрэгжүүлж эхлээрэй гэж хэлмээр байна. Яг зөв. Тийм. Гэр орноо цэвэрлээд хог навшиг салгаараа салаарай маргааш хүртэл. Маргааш хүртэл нэг л хоног байна шүү гэж. Тий, яс те нэг хэрэгтэй хэрэггүй имэйл тэгэл хэрэггүй зураг мураг тэгэл ийм хүмүүс сайхан устгаарай. Тэгвэл бас сайхан хөнгөрийн шүү те. Мэрэн тэгээд хамгийн гол нь дотооддоо сайхан ажил сураарай. Өөрийнхөө дуу хоолойг сонсож сураарай. Тэгээд гаднаас хүмүүс юу гэсэн чамаагүй яг чи өөрөө яг юу хүсэж जैन те. Тэгээд заавалгүй нэг том амьдралаа өөрчлөх амар том алхам гэлтгүүгээр өнөөдөр нэг 5 минут өөртөөгөө ажиллаад суугаад дотоод хүний сонсоо те тэмдэглэл бичээд бясалгал хийгээч гэдэг юм уу. Тэгээд ингээд яг хоёр айл талаа гоё ингээд давхар хөгжүүлээ. Тэгээд дор бүрний гоё юу гэдэг лээ гоё амжилттайгаар амар амгалангаар тэгээд энэ сар энэ жилийг гоё өнгөрүүлэх болтугай гэж хэлмээр байна. Тийм шүү. Тэгээ ерөөл Батар шигэ. За тэгээд яг төгсгөлд асуулт байвал комент хэсэгт үлдээгээрэй.